За сайн байцгаана уу? Манай гал махбодтой хонь Аслан Нумын ордныхны маань 9-р сарын 15-наас 9-р сарын 21-ний хоорондох 7 хоногийн ерөнхий төлөв өгсөн уншлага эхэлж байна. За манай гал махбодтой улсууд энэ 7 хоногт одоо маш сайхан одоо атаарх маш сайхан ийм 7 хоног байх нэ. За энэ дээр одоо өнгөрсөнд одоо сэтгэл санаа их зовж байсан одоо эдийн засгийн асуудал, хайр сэтгэлийн асуудал одоо би ингээд ганцаараа ингээд дуусж байгаа юм бахта. Аль эсвэл одоо эхнэр нөхөр үл ойлголцсон ийм байдлууд энэ одоо эдийн засгийн байдлаас шалтгаалсан харагдаж байна. За энэ бүхэн одоо энэ 7 хоногт санаанд ороогүйгээр одоо ямар нэг байдлаар танд одоо их мөнгө төгрөг одоо эд баялаг юу чин бэлэг сэлт. За энэ бол одоо бага биш гэж харагдаж байна. Ийм юмнууд ирэхээр харагдаж байна. За энэ дээр одоо мөн энд одоо хорвоо ертөнцийн бэлэг сэлт юм шиг тийм ээ. За мөн одоо танд одоо ямар нэг байдлаар одоо албан ёсоор одоо ямар нэгэн мөнгө орж ирэх ёстой тийм ээ. Эсвэл одоо танд хүлээгдэж байгаа мөнгө төгрөг бол энэ орж ирсэн харагдаж байна. За энийг одоо та сайхан тэмдэглэсэн, найз нөхдөдөө баярлсан, цэнгсэн ийм байдал харагдаж байна. За мөн нөгөө талаас харахад одоо энэ дээр одоо цалин мөнгө урамшуулал авсан тийм ээ. За мөн одоо энэ дээр бас одоо та тушаал дэвших гээд одоо эргэлзэж байгаа. Эсвэл одоо таны тушаал дэвших одоо шийдвэр гараагүй байгаа бол одоо энэ 7 хоногт шийдэгдэж одоо шийдвэр гарч одоо та тушаал дэвшиж одоо нэр хүндийг олсон ийм байдал харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо мөн нэмж хэлэхэд энэ дээр одоо эргэлзээ харагдаж байна. Би одоо энэ ажлыг хийж чадах болов энэ тех болов ингэх болов гэсэн. Одоо тэгж эргэлзэж байгаа бол одоо та чадхаасаа чадна. Танд одоо тийм боломж одоо бүрэн дүүрэн байна. Боломж байна. Ур чадвар тийм ээ. Одоо юу гэдгийг энэ ажлыг хийхэд бол одоо та дэндүү төгс зөгцнөө гэсэн байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр эргэлзээд авах зүйл байхгүй. За мөн одоо шинэ одоо гадаад дотоодын одоо хөрөнгө оруулалт хүлээж байгаа шинэ ажил одоо хүлээж байгаа одоо эсвэл банк санхугаас одоо зээл авах гэж байгаа, зээлээ хүлээж байгаа ийм улсууд бол одоо энэ 7 хоног сайн мэдээтэй энийг бас яг бүр гар дээрээ одоо бэлэн авсан ийм байдал харагдаж байна. За хэдийгээр одоо ийм сайхан байгаа боловч тийм ээ энэ ирээдүгийг харахаар зэрэг за мөнгийг одоо маш сайхан зөв зөвхөстэй зарцуулна шүү тийм ээ. Энэ дээр одоо юу гэдгийг хямхтаа зарах ч гэдэг юм уу тий. Яагаад гэвэл одоо яг хэрэг болсон үед бас мөнгөний гацалт одоо мөнгө одоо хэрэг болсон тий одоо үргэлжсэн байгаа байдал харагдаж байна шүү ирээдүйд. Тийм учраас энэ дээр одоо бас жоохон мөнгө зөв зөвхөстэй зарцуулаарай гэсэн ийм мессеж байж байна. За тэгээ энэ дээр одоо их сайхан картнууд гарсан байна л да. За одоо тэгээд энд одоо би түрүү хэлсэн шинэ эхлэл энд одоо sunrise гэсэн байж байгаа. Тэгэхээр одоо ер нь манай энэ гал махбодтой улсууд одоо зарим нэгэнд нь заяа би энэ дээр хэлэх гэж байна л да. Энэ дээр зарим нэгэнд нь одоо тийм нар сайхан мандаж тийм ээ таныг сайхан гийгүүлж амьдралыг чинь гийгүүлж байгаа ийм мэдрэмж байна л да. Тэгэхээр энэ дээр одоо knight in shining armor гэж ярьдаг шүү дээ. Тийм одоо цагаан морьтой ханхуу гэхэд хаашаа таны одоо амьдралыг гийгүүлэх хүнтэй танилцаж одоо тэр хүн сайхан амьдралыг чинь гийгүүлсэн, гэрэлтүүлсэн ийм харагдаж байна. За энэ яа харахгүй шинэ хүнтэй танилцах нь байна шүү. Энэ 7 хоног бол одоо армантагаас армантаг байх нь шинэ хүнтэй танилцах нь энэ хүн маань одоо таны амьдралыг бүх л талаас нь сайхан гэрэлтүүлэх нь энэ дээр одоо шинэ хүн гэдэг. Тэгэхээр зэрэг энэ хүнийг та одоо танихгүй байна гэж ойлгоорой тий. Тэгэхээр за энэ хүн одоо таны амьдралыг одоо ингийн алга одоо ингийн одоо юу гэдэг лээ алга хөрвөхийн одоо зуурч гэдэг юм уу. Хүний амьдралд одоо сайн сайхан зүйл ирэхээр бол одоо ер нь ямар хурдан яаж ирдгийг одоо бас харуулах юм шиг тийм ээ. Ийм сайхан үйл явдлууд харагдаж байна. За энэ дээр одоо
нэг залуухан хүн, нэг хөгшин хүн харагдаж байна л да. Тэгэхээр магадгүй энэ гурвын одоо харилцаа юм уу, эсвэл энэ гурвын одоо дундх одоо ажил бизнесийн яриа одоо энэ гурван хүнтэй холбоотой ийм л асуудлууд харагдаж байна. За ханаад урцсан байгаа шуучлаарай тийм ээ. За тэгээ энэ бол одоо яа харахгүй одоо амьдралд одоо чухал өөрчлөлт авчрах одоо эхний алхмаа гэж ойлгоорой. Ерөнхийдөө энэс хойш одоо манай гал махбодтой улсуудын амьдрал өөрчлөгдөнө гэж ойлгож байна шүү. За энэ одоо ер нь бол одоо энэ айдас, хүйдэс одоо энэ хэцүү байдал ер нь нэлээд ард та одоо хүсэл биелэхэд одоо тун ойрхон байна. Одоо нэг өшөө жоохон сайхан хичээгээрэй гэсэн юм байж шүү. За би түрүүний хэлсэн энэ дээр danger мөнгөний асуудал одоо гарч магадгүй. Тэгэхээр зэрэг одоо энэ орж ирж байгаа мөнгийг одоо маш сайхан зөв зарцуулах, нэг хэсгийн сайхан хадгаламжинд хадгалах байдаг юм яа тийм ээ. За ийм юм дээр бас анхаараарай гэсэн байна тийм ээ. За тэгээ энэ дээр одоо ялангуяа риски юмд хөрөнгөтэй оруулаарай тийм ээ. Энэ дээр одоо янз бүрийн одоо хурдан мөнгө олох өсгөх ийм юмд мөнгө төгрөг хийх тийм ээ. Эсвэл одоо янз бүрийн одоо мөрөөдөд тоглоом энэ төрд одоо сонирхох тийшээ мөнгө хийхийг одоо татгалзаарай. Эсвэл одоо эрсдэл дагуулсан ийм үйл ажиллагаа битгий хийгэрэй гэж одоо анхааруулсан байна шүү тийм ээ. За одоо тэгээ энэ дээр одоо та одоо энэ шинэ хүнтэй танилцсан ч байл эсвэл одоо энэ харьцаа эсвэл энэ шинэ ажил одоо энэ шинэ зүйл эхэлсэн энэ шинэ бизнес зүйл одоо бас ургаж өсөж дэвжиж одоо ингийг одоо бас төвчээртэй сайхан хүлээн шүү. Түрүүний миний хэлсэнчлэн тийм учраас одоо энийг ургуулж цэцэглүүлэхэд бас тодорхой хэмжээний одоо мөнгө төгрөг хадгалах байдаг юм уу эсвэл усаж ургуулах одоо юм уу ажиллах цэцэглүүлэх тал дээр бас анхаараарай тийм ээ. Нэг 2-3 сарын дараа гэхэд одоо таны амьдрал бас үнэхээр сайхан өөрчлөгдөхөөр сайхан одоо зүг рүү одоо юу гэдгийг чиглэж явна гэж ойлгоорой. За би түрүү хэлсэн хайр сэтгэлийн асуудал дээр одоо шинэ хүн байна. Одоо энэ шинэ хүн бол одоо true love байна гэж байна одоо тийм ээ. За энэ дээр одоо би хэлж ин л та хэлмээр байна л та одоо юу гэхээр зэрэг эсвэл одоо энэ хүн их удаан байна, эсвэл хурдан байна, эсвэл одоо хит худлаа байна энэ төр гэж одоо ингэж эргэлзэж янз бүрийн элдв долоон шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Ялангуяа одоо энэ 7 хоногт зүгээр л нэг натуралаар заяа одоо юу гэдгийг уулзаж уучраад л одоо ямар явах одоо үзэх ёстой тийм шат амжилгаараа ингэж яваарай. Түүнээс биш одоо өөрчилж гоочилж наашаа цаашаа энэ төр гэж хурц шийдвэр гаргахын хэрэггүй. Энэ дээр одоо хэлсэн байна л да. Одоо натуралаар амьдралыг тийм ээ одоо болох ёстой зүйлүүдээ болоод үзэх ёстой юмнуудаа үзээд явахаар харагдаж шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр нэг хурдлуулах гал нэг доошлуулах гал ингээ сэтгэл нь гэгэлзээд л элдв 7 мэс эсвэл одоо нэг хүнийг нэг одоо ханага одоо юу суух уу буух уу уулзах уу гэдэг юм уу. За иймэрхүү зүйлсээс татгалзаарай гэсэн ийм одоо мессеж бас байж гин шүү. За энэ одоо хүн бол одоо таны одоо бас сайхан амьдрал болох хань нэршлийн одоо болж одоо ингэж сайхан цэцгэлж хөгжөхөөр ийм харьцаа байх магадлалтай байна шүү. За энэ дээр одоо хэрв та хосууд байгаа бол одоо харьцаа бол маш сайхан дэлгэрсэн цэцгэлсэн ийм сайхан байна. Одоо энэ сайхан санхүүгийн амжилт бол одоо энэ хоёр хүний харьцааг өшөө сайхан одоо болгохоор ийм харагдаж байна. За би түрүү энд хэлсэн одоо нөгөө мөнгө төгрөгөндөө зөв зарцуулаарай гэдэг би хэлчихсэн байгаа тийм ээ. За ийм сайхан мессежнүүд байж байна. За ингээд та бүхэн одоо тус болсон гэж найдаа. Та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний Facebook пэйж болох Монгол Star Tariff-аар орж мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа баяртай.